Сайн байцгаана уу? Шалом. Бурхан эзний гайхамшигтай амар тайван та бүхний минь дээр дүүрэн байх болтугай. Цуврал хичээлээр иргэн уулзж байгаадаа баяртай байна. За өнгөрсөн хичээлдэр бид Бурхан бол ариун гэж үздсэн байна. Энэ хичээлийн үзэж байх үедээ бид Бурхан 7 хоногийн өдрүүдийн дотроос Шабат өдөр буюу амралтын өдрийг ариун өдөр болгон онцгойлсон талаар ярьсан байна. Еврейчүүд ийхүү ярьдаг. Шабат өдөр нэгэн удаа Бурханд хандаж 7 хоногийн бүх өдрүүд хос хосоороо байдаг. Харин би яагаад ганцаархнаа байдаг юм бэ гэж. Энэ үед Бурхан чи ганцаараа биш ээ. Чиний хос бол евдээчүүд юм а гэж хэлсэн байдаг. За тэгэхээр өнөөдөр бид хамтдаа үзэх үг маань Шабат. За Шабат гэдэг үгийн утга бол амрах гэсэн утгатай байна. Энэ чухал үгийг еврей эцэгчүүд хүүхдүүддээ заахдаа Бурхан бол амралтын өдрийн Шабат өдрийн эзэн юм аа гэж хэлдэг байна. Еврейчүүд 5 дахь өдөр болох үед Шабат өдөртөө гэр бүлээрээ зүрх сэтгэлээ гарган хичээнгүйлэн бэлтгэдэг. Аавууд нь хүүхдүүдэд дагуулад дэлгүүр захаар явдаг. Энэ үед багаас нь хүүхдүүддээ зах зээл, амьдралын ухааныг бас зааж өгдөг. Ээжүүд нь оройн хоол болон онцгойлон орой идэх тэр десерт амттныг хичээнгүйлэн бас бэлтгэдэг байх нь байна. Тэгэхээр Шабат өдөр гэдэг бол гэр бүлийн хувьд хүндэтгэл мөргөлийн өдөр, нөгөө талаас гэр бүлийн хамтдаа хооллож нөхөрлөх эрхэм нандин цаг, мөн гэр бүлийн хүүхдүүдийн хувьд Бурханаас суралцах маш чухал боловсрол хүмүүжлийн цаг гэж бас хэлж болох юм аа. Олон жилийн өмнө Ромын нэгэн жанжин Рабби Акибагаас ингэж асуусан байна. Танай еврейчүүдийн хувьд яагаад Шабат өдөр тийм чухал юм бэ? Яагаад энэ өдөр тийм онцгой юм бэ гэж. Энэ үед Рабби түүнээс жанжин та өөрийгөө яагаад онцгой гэж боддог вэ гэж. Жанжин яагаад гэвэл Ромын хаан намайг онцгойлон сонгосон учраас юм а гэж. Тэр үед Рабби тэгвэл хаадын хаан болсон, бурхан болсон эзэн Шабат өдрийг онцгойлон сонгосон учраас тэр нь онцгой юм а гэж хариулсан байдаг. Эхлэл номын 2 дугаар бүлгийн 2-3 дугаар эшлэлдэр харах юм бол Бурхан энэ ертөнцийг 6 өдрийн дотор бүтээж 7 дахь өдрөө амарч тэр өдрийг өрөөж тэр өдрийг ариун болгосон байдаг. За мөн Гитлэл номын 31 дугаар бүлгийн 12 дугаар эшлэлдэр үзэх юм бол миний амралтын өдрийг ариунаар сахигтөн, заавал сахигтөн гэсэн тушаалыг бас өгсөн байх. Еврейчүүд 5 дахь өдрийн орой буюу Шабат өдрийн ихэнх үед Кабалат Шабат гэсэн хүндэтгэл мөргөлийг Бурханд зориулж өргөдөг байх. Тэдний хувьд Шабат өдөр бол зүгээр нэг өдөр биш. Яг л ариун хуримтай адилхан гэж үздэг. Шабат өдөр бол сүйт бүсгүй. Харин еврейчүүд бол болзоод залуу юм а гэж үздэг байх байна. Тэгэхээр нэгэн чухал асуулт байдаг. Еврейчүүд Шабат өдрийг хүндэтгэл мөргөлийг сахисан уу? Эсвэл Шабат өдөр буюу хүндэтгэл мөргөл нь еврейчүүдийг сахисан уу гэж. Түүхийг эргэн харах юм бол хүндэтгэл мөргөл Шабат нь еврейчүүдийг сахин хамгаалсан гэдгийг бид нар харж болох юм. Английн түүхч Арнольд Тойнби дэлхийн улс үндэстнүүдийн талаар маш гайхалтай судалгаануудыг хийсэн байдаг. Тэрээр аль нэгэн улс үндэстэн өөр нэгэн улс үндэстэнд боолчлогдож колоничлох үедээ за 100 жилийн дотор тухайн улсынхаа соёл, хэл, ёс заншил, шашин гэд бүх зүйлд нь автаж, уусаж за энэ байдлаар бол устдаж алга болсон олон үндэстнүүд дэлхийд байсан талаар судалсан юм байна. За тэгвэл 2500 гаруй жилийн туршид нэгдсэн улс үндэстэн байхгүй олон үндэстнүүдийн дунд тархан суурьж байсан евдээчүүд тэд хэрхэн өөрсдийнхөө итгэл үнэмшлийг сахин хамгаалж хэрхэн тэд энэ олон жилийн туршид яг Бурхны өмнө Бурхны ард түмэн хэвээрээ үлдэж чадсан юм бэ. 1948 оны хүртэл тийм ээ энэ олон жилийн туршид өөрөөр тэр соёл, шашинтай улс үндэстнүүдийн дотор амьдрахдаа тэд итгэл үнэмшлээ сахин хамгаалсаар
ирсэн. Үүний нууц бол Шабат гэж тэд ярьдаг. Еврейчүүд та нар еврейн бүх синагогийг устгасан ч бол тэглээгээ та нар евдэн итгэл үнэмшлийг устгаж чадахгүй. Яагаад гэвэл Шабат өдөр болгон еврей айл болгонд Бурхан зориулсан хүндэтгэл мөргөлүүд өргөгддөг юм а гэж хэлсэн байдаг. Шабат өдрийн орой еврейчүүд гэр бүлийнхэн хоолны ширээний ард гэр бүлээрээ хамтдаа суудаг. Тэгэхээр хоолны ширээ гэдэг бол еврейчүүдийн хувьд маш гайхалтай соёл, нөгөө талаас тэдний итгэл үнэмшил, гэр бүлийн эв нэгдэл, хүмүүжил гэд маш олон зүйлтэй салшгүй холбоотой тэр зүйл байна. Дуулал номдэр хэлэхдээ чиний хүүхдүүд ширээгчин тойрон буй чидүүн модтой адилхан юм а гэж хэлсэн. Таалмудад Тоороо Бурхны үг хаана байна? Тэнд талах хоол байдаг. Талах хоол хаана байна? Тэнд бас Бурхны үгийг хуваалцах хэрэгтэй юм. Тэгэхээр хоол идэх үедээ хамтдаа Бурхны үгээс хуваалцдаг. Тэгэхээр бидний хувьд заримдаа хоол идэхдээ өрөөндөө ороод эсвэл гар утсаа зурагтаа үзээд тэгээд л оройн хоолоо иддэг. Харин еврейчүүдийн хувьд оройн хоол, гэр бүлийн хоолол, ялангуяа энэ Шабат өдрийн оройны хоол гэдэг бол маш чухал байдаг байна. Шабат өдрийн орой тэр хүндэтгэл мөргөлийг эхлэхдээ ээж нь ширээн дээр байгаа лаг асаадаг. Гэрийг гийгүүлж байгаа гэр бүлийг гийгүүлэгч нэгэн байх нь. За ингээд аав нь хоолоо өрөөгөөд хамтдаа сайхан хоол иддэг. Хоол идсэний дараа маш чухал цаг бол энэ десертний цаг. За энэ амттныг бол хүүхдүүд хүсэн хүлээдэг. Яагаад гэвэл тухайн амттныг ээж нь бэлтгэхдээ тэр амттан идэж байх үедээ хүүхдүүд нь аавынхаа бэлтгэсэн тэр сургаалыг сонсох хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд Бурхны үг бол тэр амттнаас ч илүү амттай чухал юм а гэдгийг бас ухааруулах гэдэг. Нөгөө талаас тэр амттан идэнгээ аавынхаа заах тэр сургаалыг, аавынхаа хуваалцах тэр Библийн түүхийг анхааралтайгаар хүүхдүүд сонсдог. За ингээд аав нь эзний үгээс түүхээс хуваалцсны дараагаар бас нэг чухал зүйл бол еврейчүүд үргэлж асуултыг асуудаг. Тийм учраас еврейчүүдийг асуултын ард түмэн гэдэг. Хүүхдүүдээсээ тухайн түүхийг ойлгосон талаар нь асуудаг. Чиний бодлоор бас юу гэж бодож байна гэж тийм асуугаад хоорондоо асуулт хариулт явж тэр түүхээс улам илүү суралцаж ярилцдаг байна. Еврей судлаач багш нарын дотроос энэ еврейчүүдийн хоолны ширээний талаар хүртэл судалсан судалгаа байдаг. За та бүхэн еврейн хар хайрцагны нууц гэдэг энэ номыг бас санал болгож байна. Энэ номон дотор бас энэ еврейчүүдийн гэр бүлийн хүндэтгэл мөргөл болон хоолны соёлын талаар бас олон зүйлүүдийг бас өгүүлсэн байгаа. Та бүхэн бас уншаад үзээрэй. За энэ хүү Шабатын орой гэр бүлээрээ хамтдаа хооллох, хамтдаа хүндэтгэл мөргөлийг өргөн Бурхны үгийг хуваалцах, тийм ээ. Тэгээд хамтдаа гэр бүлээрээ залбирна гэдэг бол маш онцгой чухал байна. Тэгэхээр дэлхийд алдартай амттнуудын бизнесүүдийг еврейчүүд бүгдээрээ эхлүүлсэн. Еврейчүүд бүгдээр ингэ удирдах байдаг. За Dunkin Donuts, Baskin Robbins гэдэг айс крим байна. За Hershey шоколад ч юм уу те. Энэ олон амттнууд. Яагаад гэвэл энэ бас Шабаттай холбоотой байна. За мөн та бүхэн сайн мэдж байгаа. Холливуд болон кино ертөнцийг бол еврейчүүд бүгднийг нь бол атгсан байдаг. Стивен Спилберг хэлэхдээ еврейчүүд яагаад кинондоо сайн байдаг вэ гэхээр Шабат өдөр болгоны орой аав нь тэдэнд Библийн түүхийг, Бурхны үгийг ярьж сургадаг учраас юм а гэж хэлсэн байх. Тэгэхээр гэр бүлийн тэр хоолны ширээ гэдэг бол гэр бүлийн тахилын ширээ байдаг. Итгэгч хүмүүс бидний хувьд Нэм гаргийн цуглаан дээр бид эндрийн өмнө суугаад Бурхны үгийг тэндээс сонсдог штэ. Тэгвэл гэр бүлийн хоолны ширээ гэдэг чинь сургаал заагддаг эндэртэй адилхан. Тэндээс Бурхны үг бол гэр бүлд өгөгддөг байх нь. За Шабат өдрийн хувьд нэгэн асуудал байгаа. За ялангуяа шинэ гэрээ номдор үзэх юм бол Есүс Шабат өдөр өвчтөе хүнийг эдгэх үед хуулийн багш нар фарисеучуд түүнийг та Шабат өдөр юу ч хийж болохгүй байтал хууль зөрчиж та хүнийг эдгээсэн байна гэж буруутгах гэсэн байна. Энэ үед Есүс юу гэж асуусан бэ гэхээр хүн Шабат өдрийн төлөө юм уу?
Эсвэл энэ шаббат өдөр буюу амралтын өдөр гэдэг чинь хүний төлөө юм уу гэж чухал асуултыг асуусан. За ингээд Есүс хүний хүү бол шаббат өдрийн эзэн юм а гэж хэлсэн. Тийм учраас бид бас эзний өдөр гэж дараа хэлсэн байгаа тийм. Тэр еврейчүүдийн асуудал нь тэд Бурхны өгсөн хуулийг одоо тайлбарлаж маш их тайлбарлаж нэмж тийм ээ. За ингээд шаббат өдрийг сахих маш олон хууль дүрмүүд гарсан нь эргээд нөгөөх нь хүнийг амраан гэдгээс илүүгээр шашны маш их тийм хүнд дарамт буулга болсон гэдгийг болол Есүс шинэ гэрээн дээр болол буруутгасан байдаг. Тэгэхээр бид нар бодож үзье. Үнэхээр жинхэнэ шаббат өдөр гэдэг нь яг ямар байх ёстой юм бэ? Бурхан энэ шаббат буюу амралтын өдөр биднээс яг юуг хүсдэг юм бэ? Тэгэхээр магадгүй та асууж болно. Христ итгэгч хүмүүс бид нар шаббат өдрийг тэмдэглэх ёстой юу гэж. Тэгэхээр бидний хувьд амралтын өдөр бол мэдээж нэм гараг. За нөгөө талаас нь нэм гараг бол эзний өдөр гэж бид онцгойлон Христ үхлээс амьдсан өдөр хэмээн бид сүм цуглаандаа гэр бүлээрээ очиж хамт хүндэтгэл мөргөлийг бол өргөдөг байгаа. За мэдээж түүхийг авч үзэх юм бол урт яриа болно. Анхны итгэгчдүүд бол шаббат өдрийг тэмдэглэдэг байсан. За цаг хугацаа өнгөрсний дараагаар бол евдизм болон евдээчүүдийн эсрэг хөдөлгөөн маш их хүчтэй өрнөсний үр дүнд шаббат өдрийг тэмдэглэхгүйгээр за яг энэ нэм гараг хүндэтгэл мөргөл өргөдөг болсон ийм түүхүүд бол байдаг. Гэхдээ өнөөдөр би танд гол хуваалцахыг хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр Христ итгэгч хүмүүс бид нар еврейчүүдээс сурах нэгэн чухал зүйл бол яахын аргагүй энэ гэр бүлийн хүндэтгэл мөргөл. Энэ гэр бүлийн хамт хооллож, ярилцах, Бурхны үгийг хуваалцах, хамтдаа залбирах энэ гэр бүлийн сайхан уламжлал соёлыг бид нар бий болгох учир юм аа. Бидний итгэл үнэмшил бидний гэр бүл рүү, бидний ахуй соёл руу, бидний амьдрал руу ийхүү орж байж энэ нь маш хүчтэй байдаг юм а гэдгийг бидэндээс харж болох юм. Тэгэхээр өнөөдөр бид нэр өөрсдийнхөө итгэл үнэмшлийг, энэ хүндэтгэл мөргөлийг тийм ээ, энэ итгэлийн ёс заншлуудыг бид нар сүмээсээ гэр бүл рүүгээ, бид хүүхдүүд рүүгээ аваачих өнөөдөр цаг болсон байна. Ялангуяа корона бидэрт маш олон зүйлийг ухааруулж байна. Энэ гэр бүлийн хүндэтгэл мөргөл гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг бидэнд харуулж өгч байгаа. Тэгэхээр хамтдаа үнэхээр залбирцгаая. Монголд бурханд хүндэтгэл мөргөлийг өргөдөг, гэр бүлийн магтаал хүндэтгэлийг өргөдөг ийм бурханлаг гэр бүлүүд маш олон болох болтугай гэж хүсэж байна. Тэгээд асууя. Христ итгэгч хүмүүс таны хувьд, та бидний хувьд тийм ээ, нэм гарагийн хүндэтгэл мөргөлийг бид сахисан юм уу? Эсвэл энэ нэм гарагийн хүндэтгэл мөргөл гэдэг чинь биднийг сахисан юм уу? Тэгвэл танаа гэр бүлийн хүндэтгэл мөргөл олон жилийн туршид танаа гэр бүл үр хүүхдүүдийг сахин хамгаалах болно гэдэгт та баттай итгээрэй. Тэгээд та шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. 7 хоногийн 1 өдрийг сонгож аваад эхнэр нь маш амттай сайхан хоол, амттныг бэлдээд за тэгээд аав нь Библийн түүхийг бэлдэж агаад хүүхдүүдтэй яриад хамтдаа сайхан ширээ тойрч сууж хооллоод бурханд магтаалыг өргөж гэр бүлээрээ хамтдаа залбирсан энэ хүндэтгэл мөргөлийг, гэр бүлийн хүндэтгэл мөргөлийг хамтдаа хийя гэж чин сэтгэлээсээ та бүхнээсээ хүсэн гуйж байна. Тэгэхээр энэ еврей эцэг эхчүүдийн хүүхдүүдэд заадаг цуврал хичээлийг бас зааж эхлүүлсэн маань үүнтэй холбоотой байгаа. Гэр бүлийн хүндэтгэл мөргөлийг бий болгоцгоё. Эцэг эхчүүд нь хүүхдүүдтэй бурхны үгийг заацгаая гэдгийг уриалахын тулд бас энэ хичээл яваад байгаа шүү гэдгийг бас дахин дурдмаар байна. За ингээд өнөөдөр хичээлтэй хамт байсан та хамтдаа баярлалаа. Тэгээ бүгдээрээ гэр бүлээрээ хамтдаа дуулал номын 128 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлийг уншиж цээжилцгээе. Бурханлаг ерөөлтөө гэр бүлийн талаар энд өгүүлсэн байгаа. За ингээд ахын дүүс нар манай танаа гэр бүл үнэхээр бурханлаг ад жаргалтай ширээ тойрон суугаад хамтдаа хооллож эзэнд алдрыг өргөсөн тийм л ерөөлтөө гэр бүл байхыг эзэн нэрээр хүсэн өрөөж байна. Та видеого шеэр хийж бусдаа хуваалцаарай, subscribe дараарай. За дараагийн хичээл хүртэл баяртай эзэн та охиныг ивэх болтугай. Баярлалаа.